2019 оны 11 сарын 29 хотын утаа яг иймэрхүү байдалтай байна. Өнгөрсөн жилд ямар байсан бэлээ? Та нар маань бүгдээрээ сайн мэдчихэж байгаа. Ер нь бол хүн болгон утаанасаа салж ийн гэдэг гоё эрэг төсөөлтөй байгаа. Тэгэхээр хичээх юм бол бид нар утаа байтугай зүйлээ салж чадах юм байна. Нэгдүгээр утаанасаа салж чадсан юм бол одоо хэдүүлээ бас хогоо бодохгүй болохгүй. Ягаад гэвэл утаа хог хоёрч хоёулаа хөрсөнд очингууд эргээд хүмүүс биднэрт сөргөөр нөлөөлөд байгаа учраас хогоо хизээж орхиж болохгүй. Улаанбаатар хот маань 1.5 сая хүн амьдарч байна. Одоо бүгдээрээ шинэ жилээр тэмдэглэх гээд зочид, буудал, ресторанууд бүгдээрээ захиалгаа аваад эхэлчих. Энэ үед хамгийн их хог гардаг. Тийм учраас манай Хогон Монгол төрийн бас байгууллагынхан энэ зочид, буудал, ресторануудад тэмдэглэлт зохион байгуулахдаа, шинэ жил зохион байгуулахдаа хогоо ангилж бид нартай хамт ажиллаач гэдгийг хүсэлтийг хүргүүлж уриалга гаргаж байгаамаа. Зочид, буудал, ресторануудаас маш гардаг бидний өдөр тутам хэрэгэлдэг ийм сундааны сав лааз байна. За энийг бол энэ хумцар сав бол хөрсөнд 400 орчим жил хадгалагддаг. Энэ маст бас 400 орчим жил хадгалагддаг гэж байгаа. За тэгэхээр эднэрийг нийлүүлээд хаячих юм бол байгаль дэлхийн хордон ирээдүйн хойчд хор нөлөөтэй ямар ч эдийн засгийн ач холбогдолгүй. Харин тус тусд нь энийг нэг харьцдаг, энийг нь харьцдаг. Ингээд тус тусд нь ялгах юм бол бүгдээрээ мөнгө олох боломжтой. Тэгээ байгаль дэлхийдээ ээлтэй, за нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ч гэсэн маш зөв үйлдэл болох юм а. Тийм учраас ангилчих юм бол манай төрийн бас байгууллага нөө зочид, буудал, ресторануудыгаа хамтарч ажиллаад ангилсан давхирыг очиж авдаг үйлчилгээ үзүүлдэг компаниудтай холбож өгч болно. За яаж ангилах вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол бид нар арга зүйн зөвлөгөө өгч болно. Тийм учраас нэгэнт та нар маань гоё захиалгуудаа аваад эхэлсэн юм чинь ангилж ялгаач гэдэг ийм уриалгыг бид нартай хамтарч ажиллана гэсэн хүсэлтийг Хогон Монгол төрийн бас байгууллага Гялгар утгуу Монгол хөдөлгөөнөөс хүргүүлж байна. За дэлхийн нийтээр бол хог хаягдлаа бууруулах, ангилын ялгахын төлөө дэлхийд энэ чиглэлээр явж байгаа. Тийм учраас манай зочид, буудал, ресторануудаас энэ хөгжлийн энэ бас хоцрохгүй бидний үйл ажиллагаа дэмжиж бид нартай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.